Гэгээ өдөр хүмүүсээ тавлаг сайхан намарч байна уу бүгдээрээ. За энэ хэлцүүлэгт орох боломж бас хүмүүстэй санал бодлоо хуваалцах боломж олгосон санаачлагч, зохион байгуулагч нар бүх хүмүүст талархаж байна. За энэ өнөөдрийн хэлцүүлэгт би их тун бас олон зүйлийг эргцүүлж үзлээ. Илтгэл хэлцүүлсэн хүмүүсийн тэрний дотор төлөөлөл нь гол төлөв. Академик институтын төлөөлөл, төрийн байгууллагын төлөөлөл. Ингээд анзаарч байхад бидний өнөөдрийн энэ сэдвийн хүрээнд ойлголтын зөрүү байна. Өөр тоотой, өөр хандлага, өөр тайлбар. Бидний явах чиглэл ганцхан чиглэл. Тэгээ эндээс бодсон төрийн бодлого маш зөв оновчтой төрийн бодлого байхын тулд монголчууд бид академик институтч бай, төрийн хувь хүн бусад бизнесийн байгууллага байсан ч гэсэн бүгд нэг нэгдмэл байж гэмэн бодлого маш оновчтой хэрэгжүүлэх боломжтой тодорхойлогдох бизээ. Тэгээ та бүхэнтэй би энэ жижиг хөгтөн амьтан гэж Нямсрунгийн Бат сайхан биологч амьтан судлаач энэ жижиг хөгтөн амьтны чиглэлээр бас харьцангуй олон жилийн туршид Монгол улсын дэвсгэр нутгийн хүрээнд олон ялгаатай экологийн системд дамнан судалгаа хийсэн. Тэгээд тэр жижиг хөгтөн амьтны огтон хулган одоо бидний ярьдаг тэдний үгийг дамжуулах гэсэн. Тэд ямар бодолтой байдгийн бэ гэж. За бүгдээрээ урагшаа. Монгол улсын та бүхэн би нэг давтахгүй удаа ярихгүй дэлхийн далай тэнгисээс нэн аслагдсан энэ их газрын гүнд байдаг дэнд өндөр дөргөгдсөн хуурай гандуу бүс нутаг. Умардын ой, Сэрүүн бүсийн ой Монгол орны за 47-оос хойш 52 дугаар өрөөр хүртэлжилдэг. За энд нэгэн зургийн эксруулж байна. Бид ерөөсөө төдийлөн ярьдаггүй. Нэгэн орон зайн физик газар зүйн үлэмж мууж буюу биомын тухайд хөндөгсөн. Энэний цаа шалтгаан нь алив нэгэн одоо бид нэг зовлон ярьж штэ. Энэ зовлон шалтгаантай. Та бүгд сайн мэднэ. Дорны философт хэлдэг зовлон бүхэн шалтгаантай. Гэтэл тэр зовлон буюу бидний өнөөдрийн ярьж байгаа сэдв цөлжилт. Тэгвэл би цөлжилтийн тухай бол би сайн мэдэхгүй. Тэгээ өнөөдөр бас энэ хэлбэрт ороод ирэн цөлжилт гэдгээ бид нар зовлонгоо би харах гэсэн тийм их бүтгэн фокус нь таарахгүй нэг физиономи гэдэг тийм ээ тийм хүний дүрс зураг одоо төсөөлөх юм бол харагдаж байна. Тэгэхээр бид тэр зовлоныг хаана хөндөр болоод байгаа юм тэр хөндөр газар хаана байгаа юм тэр зовлонг арилгах шалтгааныг хайхын тулд орон зайн цар хүрээнд бидрийг тодорхойлсон байх ёстой болов гэж ингэж боддог. Та бүхэн харж байгаа энэ дээр нэг 4 үлэмж биом байна. За Монгол орны яг улаан хэсэг нь доор нь тайлбар нь байж байна. Энд бол ойг бол ялгаагүй. Ой бол 2 том биом байгаа. Сэрүүн бүсийн болон умардын гөвдөг ой, гөвдөг ой. За дараагийнх нь хээр, үейтэнт хээр. Тэгээ цөл газар тариалангийн бүс нутаг тэ ус гэсэн. Ингээ харахаар зэрэг энэ яг хэдийгээр тэр улбар шар өнгөөр дүрссэн цөлгээд яг харьцангуй хойшоо цөлжүү хэрийг оруулчихсан харахад их нуруудын хотхор нуруудын хөндийг хамарсан. Тэгээд ногоон нь бол гээд яг ерөнхийл ойн ч яг дэшиг харнагаа. Ингээ харахад Монгол яг энэ зурган дээр бол нэг 3 үлэмж биом байна. Тэгэхээр энэ нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн цөлжилтөд тэмцэх конвенцийн томьёол дэсээр би 2017 оны бичиг баримтыг татаж ярьж байна. Ингээ үзэхээр зэрэг ер нь бидний ярьж байгаа энэ зовлонгийн орон зайн цар хүрээн бол ер нь нэлээд уудам газар юм байна. Энд дээр бас нэгэн эрхмийг бас талархлаа хэлье. Чимэд очир. За 2009 онд бидний та бүхэн сайн мэднэ Волкова Гүнэн нарын Монгол улсын экосистемийн гэсэн энэ зургийг, сайтын зургийг бүгдийг нэвтрүүлж, за ийм хэлбэрт оруулсан.
За энэ 2009 онд болсон энэ Санжи Бат зурган дээр нь ажилласан. Ингээ харахаар зэрэг нөгөө хуурай заагур байхгүй юм дээр гэрэлтэй заагур байна байхгүй юу? За яг ингээ харъя. Энэ хээр тод ногооны зогч та нар. Тод ногооны тэр хөхтэй зогч. Урагшаага гэхдээ бид нар 47-оос урагшаа хараарай. Ингээ энэ бүх уудам орн 3-2 нь тэр түрүүний хэлсэн конвенцийн хамрах царах хүрээнд хамрагдж байгаа ийм бүс нутаг. Маш олон ялгаатай ийм экологийн системд. За тэгвэл түрүүн миний бас онцлж хэлэх гэсэн зүйл нь юу гэхээр зэрэг цөлийн тухай Гауланбек доктор хэлж байсан. За алтан өвөр цөлийг одоо хит хандуу цөл учраас бид түүнийг бол цөлжилт гэдгээс хассан шүү гэж. Оо энэ юу болж байна? Тэгэхээр бид энэ физик газар зүйн үлэмж мууж цөлийн биомыг цөлжилт гэж томьёолж байна уу үгүй юу? Зүгээр алтай өвөр цөлийг биш бусдын агуулга ингээ үзэхэд. Ингээд үзэхээр бид цөлжилт гэдгийг түрүүний конвенцээр үзэх юм бол энэ газрын доройтлын нэгэн хэлбэр гэж томьёолсон байна. Газрын доройтол. Олон хүмүүсээр газрын доройтол гэхээс цөлжилт гэж ярьж л байна л да. Тэгвэл цөлжилт гэдэг бол цөл болно гэсэн үг шүү дээ. Тэндээс биологийн олон янз байдлын ядмаг болох хомсдох, хөрсний үрдэл шим үгүй болох түүнээс холбоотойгоор газрын биологийн бүтээмж эрс доройтож өгөөч хоосрол гэдгээр томьёолдог юм билээ. Тэгээ миний уншсан бусдад хүмүүсийн бүтээлийг ингээ харж байхад. За тэгвэл яагаад энэ жижиг хөхтөн амьтныг энэ өнөөдрийн бидний ярьж байгаа сэдвийн хүрээнд авчиж холбоод байна вэ? Асуулт гарч байна. Энэ англи зүйн бүлэг тухайн газар нутагт байгаа тэр амьдрах орчны өөрчлөлтийн төлөв байдал, цар хүрээ, эрчийг маш сайн мэдэрдэг, маш мэдрэг амьтад. Мэдрэг эмзэг биш шүү, мэдрэг. Хариу үйлдэл үзүүлнэ гэдгээр нь ойлгоорой. За мөн тэр мэдээж ургамал ээжтэй ургамлын үрээр хоолдог ч гэсэн тухайн газрын ургамалчлалын бүлгэмдийн өөрчлөлтийг маш сайн мэдэж хариу үйлдэл үзүүлдэг. Тийм учраас энэ англи зүйн бүлэг нөгөө талаар тэд хизээч нэг газар гам боллоо гэхэд туруутан амьтад алс хол шилжээд бэлчээр сорчлоод орон зай өөрчилдөг. Тэд хизээч холддоггүй. Гэрсэг олуула. Тэд маш их зүйлийн тухайд судлаачид хэлж өгч чаддаг. Ургамлын үр эдэн зарим нь шавж хослсон байгаар ч юм уу. Тийм болохоор энэ амьтныг авсан тэр орчны нөхцлөөс холддоггүй, тэндэл холбоотой байдаг үеийн үртэй амьтад. За дараагийнх нь тухайн газрын нийшийн тухай бол ойлголтыг бидэнд өгдөг. Дараагийнх нь энэ дээр би та бүхнийг анхаарахыг хүсэж байна. Яагаад чухам энэ хэрийн экосистемийн түүхийн тухай ярих болов гэж. Энэ 1500 жил энэ дээр би дурдсан байна. Энэ нүүрстрэгчийн тогтвортой изотопийн аргаар тухайн хоошоо харсан одоо амтай тэм жижиг агуйн хурдсанд байгаа жижиг хөхтөн амьтан мөн ургамлын эдштэй амьтны баасанд нь байгаа ургамлын тоосонтрын анализ хийсэн юм гайхалтай ажил. Энэ 1989 онд хэвлэгдсэн Денис Ман гэдэг олон одоо Савинецкий, Киселева гэсэн Оросын судлаачдын ийм бүтээл байгаа орос хэл дээр хэвлэгдсэн. Хэрийн экосистемийн төв гэж. Энэ бол бидэнд өнжүүлийн хэр болон Дорнод Монголын Зотлохын ууланд хийсэн судалгааны ажил. Ингээ үзэхээр зэрэг би ягаад энийг авах гэхээр зэрэг ерөөсөө энэ жижиг хөхтөн амьтны тэр амьдралын өөрийнх нь тэр мөчлөг түүх нь энэ хэрийн экосистемд байхдаа зүгээр л өнөөдөр төсөөр болчихоо. Эсвэл бид нар өөрчлөлтийн тухай ярьж байгаа юм чинь бид цаг хугацааны болон орон зайн тухай зайлшгүй харгалзан үзэх ёстой болно. Тэгвэл өнөөдрийн энэ судалгаа хийсэн газар байгаа өнөөдрийн харьцангуйда 2000 оны үеийн тэгвэл энэ жижиг хөхтөн амьтны бүлгэмдэл ямар байна уу? Тэд өөрчлөгдөж үгүй юу? Өөрөлдөх юм бол цөлжилт гэдэг чинь тэнд байгаа юм уу? Цөлжилт нүүрсэн болтонд үгүй болсон байх ёстой. Тэд үнэр чигүү гэдэг шиг алга болсон байх ёстой. За цааш нь үзье. Энэ бас адилхан Дорнод Монгол болон агуун урдсанд энэ
зүйл амьтдын цаад өөрийнх нь харахад ингээд шинэ ухааны нэр бичсэн боловч тэдний тэр зүйлийнх нь тоо бидэнд юу шилэхгүй юм байна гэдгийг та нар бас эндээс ойлгоно. Дараагийн хэлэхтээс. Тэгэхээр энэ зүйл бүхэн өөрөө тухайн системийн горимын өөрчлөлтийн эсвэл ердийн динамик өөрчлөлтийн тухай ойлголтыг бидэнд бас юм хэлдэг учраас энэ жижиг хөгтөн амьтны бүлгэмдлийг бүхэлд нь авсан. Нөгөө талаар тухайн тодорхой нэг зүйл бүхэн өөрийн амьдрах орчны сонголттой учраас экологийн систем гэдэг том дотор нь өрмөц явцсан хүрээнд тархсан өрмөц экосистем ч байгаа. Уудам орон зай тархсан түгээмэл экосистем ч байгаа. Тэгэхээр бидний цөлжилт болж байгаа гэгч тэр үйл явцыг тандахад ялгаатай орон зайд системийн өөр төвшөнд авч үзэхгүй бол үлэмж том ерөнхий агуулгаар нь хээрийн бүс гэж одоо түрүүн ярьж байна. Бүс төр гэж ярьж байна өндөр болно. Тэр бидэнд юу шилэхгүй. Цаашаа хараарай таа. За судалгааны зорилгын хүрээнд мэдээч хэрэг бүлгэмдлийн аран шин. Аран шин гэх хүмүүс магадгүй одоо энэ юу аран шин бэ гэж та бүхэн сайн мэднэ. Бид тэнгэрийн аран шин гэж ярьдаг. Яаж тэнгэрийн аран шин таашгүй гэж. Тэгэхээр энэ үгийг та бүхэн бас бодоорой. Тэгэхээр энэгээр бид нар дамжуулж тэр системийн төлөв байдал. Тэгвэл бидний ярьж байгаа нь газрын дөрөлчин ерөөсөө төлөв байдлын өөрчлөлтийн цаг хугацаа орон зайдхал хугацааны мужидхал өөрчлөлтийн үзүүлэлт. Тэгвэл энийг тандах боломж байна уугүй юу? Энэ дурдж байгаа бүхэн бол миний одоо үе үеийн олон сайхан оюутнууд тэдний оролцоо сэтгэл шингэсэн олон оюутнуудын минь бас оролцооны үр дүн энд бол туссан шүү. Та бүхэн талархлаа. Тэгээ энд бид нар хэлсэн гол зүйл нь энэ бүлгэмдлийн аран шингаар илэрхийлэх боломжтой бол бид зөвхөн тэнд байгаа жижиг хөгтөн амьтны зүйлийн ялгаатай тоог буюу олон янз байдал зүйлийн элбэгшил гэдгийг эсвэл жигд байдлын индексийг тавиад зүгээр л тэнд ийм юмтан байдаг гэдгийг харах юм байна. Харин аран шин уншихад зайлшгүй оролцоотой яг хожим үеийн бас шинэ ухааны судалгааны хандлага жижиг хөгтөн амьтан дээр ямар хоол иддэг юм бэ, ямар эдж тэжээлийн хэлбэртэй вэ гэдгийг харгалзан үзэх юм бол системийн доторх тэр функционал үйл ажиллагааг бас унших боломжтой юм байна гэдэг бас сүүлийн үеийн судалгааны шинэ хандлага гарсан. Тэгээ та бүхэн энэ дээр цааш нь дурдъя. За энэ би одоо хурдан гүйлгэнэ. Энэ хустай нуруунд хийсэн энэ жижиг хөгтөн амьтны төлөөлөл. Энэ бүгд дандаа ургамлын ургал буюу ногоон хэсгээр холддог. Дараа нь. За энэ нөхдүүд үрээр хоолдог. Яг зуран бол энэ дээр бол завсрын ногоон хэсгээр шоолно, ургамлын үрээр ч шоолно. За шишүүхэ, урт зүйл шишүүхэ, орог цусаг. За энэ шавж идчихтэн. За энд би хэрэглэх бас өөрийнхөө энд татчавч байгаа би концепт хандлагаасаа дурдах хэрэгтэй болно. За энэ дэр бид бол ер нь яг өнөөдрийн хамгийн түгээмэл хэрэгэлдэг хандлага бол тухайн газарт байгаа ургамлын олон янз зүйлийг бичээд эсвэл хөгтөн амьтны зүйлийг бичдэг. Тийм шуу байна, тийм цох байна одоо юу гэдэг. За дараах нь эхнийх нь функционал бол сая би хэлсэнд үр иддэг ургамал дээр бол магадгүй болцууд юу буус ургамал гэдэг ч юм уу тийм ээ нэг настай цөөн наст гэдэг ч юм уу олон наст гэдэг ч юм уу ингээд амьдралын хэлбэрээр нь ч юм уу ангилдаг тийм ээ бот сөглөг болон одоо өвслөг модлог гэх мэтэр. Дараах нь энэ системийн зайлшгүй харгалзан үзэх хэрэгтэй юм бид тэр системийг бид түгээмэл экосистем өрмөц экосистем хэмээн орон зай тэр тархсан орон зайн хэмжээгээр нь авахгүй бол бид бас тэр системийн тухай чухал зүйлийг хэлэх боломжгүй юм байна. Дараах нь бид зайлшгүй энэ систем бүхэн дандаа доктортой тэнцвэрт байдал руу тэмүүлж яадаг. Гэтэл бид нар тэр системийн өөрийнхөө тэнцвэрт байдал руу тэмүүлэх тэр чадамжийн тухай ярихгүйгээр иргэнэгт өөрчлөгдөх системийн тухай буюу тэр одоо tipping point гэж үгдвэл хугарлын цаг доошоо ингээд тэр систем эсвэл одоо режим shift хамгийн доотлолд нь бичсэн байна. Эргэлт бусалдгүй одоо явагдах тэр өөрчлөлтийн тухай харгалзан үзэхгүйгээр энэ эсрэгцэн хоёр байгаа үз. Нэг нь буцаад өөрийнхөө уугуул хэв шинж рүү тэмүүлэх чадамж. Гэтэл чадамжтай системийг бид нар цөлжцсөн гэж орхих нь бодтой юугүй юу? Тэгэхээр бас бид нар энэ шинэ ухааны онлайн болон энэ шинэ концепцийн хандлагуудыг нэвтрүүлэхгүй
тодорхойгүй бүрхэг зүйлээр үнэлж болох уу? Динамик төлөвт байдаг зүйлийг тогтвортой систем битээр тодорхойлж болох уу? Бас л асуулт. За энэ дээр би хустай нуруунд хийсэн тэр судалгааны цэгүүдийн тухай байж байна. Энэ тавхан харж байна. Олон ялгаатай би хустай гэд нэг том аваагүй. Ингээ харахад бид нар маш олон газарт маш олон ялгаатай патч гэж ярьдаг нөө өрмөц экосистем, түгээмэл экосистемийн төлөөлөлийг ингээ авсан байна. Тэгэхгүй би хустай гэж ганцхан газар авчиад ярих юм бол би тэр миний тэр тухайн газарт байгаа бүлгэмдэлд байгаа хөгтөн амьтан илэрхийлж чадахгүй. Тийм болохоор энэ тухай онцлж хэлээд байгаа. За энэ дэр бидний трансектинг юу гэж тэр хустай нурууны 10 мольтын энэ хээрээс дээш нь татсан тэр хадчлуутай ингэрлүү доотлолт минут нь байж байна. За энэ дэр энэ 18, 19, 20 яг олон жил хийсэн гэхдээ сүүлийн 3 жилийг энд онцгойлон үзэж арай өөр чиглэлээр хандсан учраас ингээ харах юм бол 18, 19, 20 онуудад энэ бүлгэмдлийн дотор хамгийн чухал үзүүлэлтийн нэг нь олон янз байдлын индекс. Тэр утгаар ингээ үзэх юм бол ялгаатай энэ өрмөс болон түгээмэл аян дутандаа өрмөс экосистем. Ингээ харах нэг нь уулын хэр бол уудам орон зайд байдаг. Ингээ харахад өөр зүгээр зүйлийн олон янз байдлыг хэлж байгаа шүү. Тэгэхээр зэрэг энэ таксономик олон янз байдал буюу англи зүйн бүлгүүдийн жагсаалт төдий. Окей. Дараах нь энэ сайн одоо энд өөр болчих байгаас ургамал гэдэг чинь өвслө ургамал гэдэг чинь болон холимог гэдэг чинь. Ингээд үзээд ингээ харахад сүүлийн 3 жил дээр холимог гэдэг чинь ургамал эзчдийн хувьд ингээд 19 онд харьцангуй өвс ургамал эзчд олон болсон байгаас энэ гэхдээ уулын орой дээр баригдсан амьтдын тоо нэмэгдсэн үсэн гэсэн. Бүхэлд нь харах юм бол энийг жоо доошлуулж үзэх юм бол ерөөсөө энд холимог эзчд буюу үрээр хоололдог хөгтөн амьтад ой дотор байна гэж бодоод үз. Ой дотор хээрт амьдардаг шишүүхэ, орог зусаг за ойн хулгана би тэр бол үрээр хоолдог. Ингээ үзэхээр үр идэгшид байна гэдэг бол энэ ойн систем өөр төлөв рүү хээрийн бүлгэмдэл зөнхлөн амьдардаг амьтад энд зөнхөлж байна гэдэг бол энэ өөр болчихжээ л гэдгийг илэрхийлж байна. Энэ хээр болцсон биш үстэй гэсэн тэм аюудгийн эргэлзээ төрүүлж явах шиг. Дараагийнх нь уулын хээр нь бас түгээмэл экосистем уудам орон зайд байдаг. Энд ч гэсэн мөн адилхан энэ холимог эзчдүүдийн оролцоо их болсон. Холимог хээрт байдаг үр иддэг амьтад тэрш орно. Үр идэнэ гэдэг нь цөөнөс тургамлуудын хувь та нар мэднэ. Хамгийн их үр цацдаг нь нэг болон цөөнөс. Магадгүй тэгвэл тэр нь цааталт нь илэрхийлж байгаа нь тэр системийн өөрийнх нь бүтэц болон үйл ажиллагаа нь өөрчлөгдсөн байна гэдгийг түүнд байгаа бүлгэмдэлд байгаа хөгтөн амьтнаар нь тандаж болохоор байна. Гэхдээ энд үүч хоосроогүй зүйлийн олон янз байдал байна. Хэвээрээ байна. Тийм үү? Тэгвэл яаруулъя. Тийм урд явчих. За энэ дээр үсэх юм бол бас юуны шугай гэдэг юун дээр өрмөс экосистем дээр энэ яг энийг харж 2004 он ийм байсан 2019 он ийм болсон 15 жилийн дараа түрүүний амьтны өөрчлөгдсөн газар чинь. За энэ дээр яг энэ дээр саяхан хэлэхдээ бол ерөөсөө энэ саяын хэсэг дээр үзэх юм бол гормын солигдол болсон юм биш ээ гэж нэг хустай юун дээр хэлж байна. Тэгээ ингээ харахад энэ бол хавсарсан үйл явцын үр дүн байж. За энэ дараа үлийн цагаан вахт нь газрын доройтлын тухай ярьж байгаа энэ туулын хөндөй хойшоогоо бидний энэ хустай нуруу руу ийм цэг авсан. Хоорондоо 3 км тэгээ хустай хойд дээр ингээ ойролцоосыг авсан. Ингээд энэ дээр энэ туулын хөндийгөөс дэшегээ бэлчээрийн талхидлын нөлөөгөөс илэрлэл нь ямар байна гэдгийг харсан. За энэ 18 он харж байна уу? Голын хөндөдөө хамгийн олон дунджаар дээр том тоо 21 га гадарт 21-ээс 30 үлийн цагаан огтны үлий. Дээшгээ явцсан байхгүй. Мал байхгүй. Малын бэлчээрийн нөлөөс сул. За дараа нь энэ илэрсэн 19 он энэ хоёр хөндөй талиатын голын хөндөй нөгөөх нь жаргалантын. Тэгэхээр мал тийшээ хойшоо нүүж бэлчдэг газар хойшоо давдаг юм билээ. Айлын цустангаасаа өвлжээр үгэн. Тэр газруудаар ингээ харахаар л мал хөтлөөд л үлийн цагаан огтны явцсан байд. Тэгэхээр энэ доройтлын
бичээрийн талхид илэрсэн энэ газарт нь бол үдийн цагаан хугацаа нь өндөр нэгчлэлтэй 1 жил цаг хугацаанд ийм л дүр зураг. Тэгэхээр бид энийг яаж харах уу гэдгээ бас орон зайн хувьд бодвол сайн байна. За энэ Алтан булгийн хэр өнжүүлийн хэр түрүүний хэлсэнтэй судалгааны 1500 жилийн гэдэг тэр судалгааны түүхийг харуулсан газрын жижиг хөхтөн амьтны бүлгэмдэл тэр он оноор харилцсан адилгүй ийм аран шинтэй. Энэ нь өөрөө 2007 онд бол жишээлбэл тэнд малын бэлчээр тахилсан ч гэсэн их хуурай байсан жил дараагийн жилд ингээ харахаар зэрэг өөр. Тэр зөнгөсчийг харахаар зэрэг үдийн цагаан хугацаанд монголч ч үү. Хуурай газар байдаг. Малын эд тэжээлийн тачирхан ургамалтай газар сонгодог амьд. Ингээ үзэхээр зэрэг энэ бас судалгааны хувьд энэ ургамлын биомассын өөрчлөлттэй энэ жижиг хөхтөн амьтны олон янз байдлын уялдааг харуулсан байна. За энэ яг 1 жил газар биш ч гэсэн ийм л болсон. Маш ойрхон газар. За 500 м л байх юм дэс. Ийм л болсон. За энэ дээр би ярьснаа боллоо. Энэ бид нар энэ Дорнод Монгол хийсэн судалгааны цэгүүд байгаа юм. Хоорондоо 50 км-тэй. Тэгтээ суурин газар нь бол төмөн цогт байсан. За энэ дээр ингээ үзэхэд за энэ төмөн цогтын талын шан тэмэх газар. Ингээ хараа. Энэ нэг га газар хашсан талбай, мал орохооргүй, өргөс тустай. Гэтэл хашааны гадна талд үлийн цагаан огтно. Харин дотор нэг хэн га газрын арал дээр гэхэд ийм амьтд. Ингээ үзэхэд мал талхилтын нөлөө гэдэг бол биологийн олон янз байдлыг яаж ядамгуулах хэрэгтэй вэ гэдгийг нэгэн илэрхийлнэ. Энэ байж байна. За энэ бол гайхалтай нэг юм зураг. Доотл нь юунууд нь бичиж хаан хам бэ гэдэг түрүүний хашаа тэрэн дээр үлийн цагаан огтод байхгүй. Энэ бол өвлжөөнөөс хашаа хүртэл 1.3 км байсан. Сумын төв нь төмөн цогц сумын төв. Ингээ харахад энэ ногоо нь ургамлын биомас 1 м квадрат агаарын хуурай жингээр авсан биомас. Үлийн цагаан огтны нэг гадах өвлжөө үлийн тоо. Ийм л хамаарал. Хэдий ч нэ мал талхилтанд тачирхан ургамалтай байна. Төдий ч нэ үлийн цагаан огтны элбэг. Өндөр өвчтэй мал иддэггүй тэр өндөр өвчтэй газар үлийн цагаан огтод байхгүй. За энэ бас дам илэрхийлэх харганы энэ үлийн цагаан огтноор дагнан энэ зөнхлөн хоолдог ангууч шуудын хээрийн төв ангууч шуудын үүр шүү. Зөв нисч байгааг нь хэлээгүй үүр. Үүрийг илрүүлсэн байгаад хэрэлдний хөндөө бүхэлдээ үлийн цагаан огтно. Яг өнгө нь бол он оны хавар болон зуны ангахатай байх үеийнх нь тоо. Ингээ үзэхээр зэрэг хэдий ч нэ хэрэлдний хөндөөгөөс алсарна төдий ч нэ үлийн цагаан огтны нэгчл байршил буурч яана гэдгийг илэрхийлэв. Хэрэлдний хөндийн мэдээж хэрэг одоо жилийн бараг 9 сарын туршид мал сэлгээгүй бичдэг газар шүү. За иймэрхүү хэв шинтэй болсон байна. Ингээд нөгөө зовлон бол гэж хашгирдаг хор цасдаг үлийн цагаан огтны амьдралын мөчлөг. Идэхэн байхгүй болсон энэ баян мөнгө сумын нутаг. Тэгээс үлд нь өрхий. Ингээ үхээд энэ үлгэр дуусав. Хойдон жил энэ чөлжилт болсон бол хойдон жил юу ч байхгүй шүү дээ. Хойдон жилд гайхалтай ургасан. Тэгэхээр бид бас жижиг хөхтгөн амьтан арай өөрөөр хандаад байна гэдгийг хэлсэн. Энэ дагуургадаа энэ тосон хустад авсан зураг дагуургадаа байгаа газарт ийм олон функционал бүлэг гэж ярьж болох тийм ээ. Буус турмлын олон янз байдал нэм баялаг. Одоо харж байна энэ харгана. Энэ жижиг навт харганд дагсан энэ бүлгэмэл гайхалтай алаг цог байгаа үс энэ огдооны дагуур огдооны сууршил. Зарим нь эзэнтэй эзэнгүй. Ингээ үзэхээр зэрэг энэ хээрт байгаа тэр алаг цоогийн бүтцийг жижиг хөхтөн амьтан ялангуяа мал талхилчихгүй газар бол жижиг хөхтөн амьтан бүрдүүлдэг шүү гэдгийг энэ дээр дурдах гэсэн. За энэ дээр энэ дайхан цөлжүүхээр их нарт хараарай их нарт. За энэ дээр яг англи зүйн бол их олуулаа байна. Хамгийн гол нь энэ тэнд хийсэн үе үеийн судалгаач тийм ээ. Дараа миний бас удирдах гэсэн энэ Эренцэн гэдэг оюутны хамгаалсан магистрийн ажил дээр ингээ гарсан. Тэр харж яах вэ? Тэр тасралтгүй хийсэн тэр олон жилийн цуван дарахад ганцхан удаа тэр 12 оных нь доошоо унсан. Олон янз байдал. Энэ харж яах вэ? Зүйлийн баялагын хувьд ч гэсэн. Ингээ арга энд юу болж яах вэ? Энэ цөлжүүхээр маш тогтвортой систем байна. Тэр олон жил тэм динамик төлөвс идрээгүй. Харин түрүүний Алтан булгийн хэр юу та анзаарсан. За энэ дараагийн миний цөл.
нөө жинхэнэ зүйл энэ чинь нөгөө түрүүний арид гэдэгт нь хамаарч байгаа. Энэ дээр ингээд бид нар яг судалгааны эцэг бас олон одоо үе үеийн олон сайхан залуусын энд олон залуучууд байна. Энд тус оролцож исэн амьд өргөж гартаан тээж явсан залуучууд энд олон байна. Талархшин та бүгдээр. Ингээ харъя. Энэ олон ялгаатай амьдрах орчинд үзэхэд за энэ бол 17 орчим зүйл байж байна. Бид энийг хийхдээ зүгээр галбын говьг авахад л маш олон ялгаатай амьдрах орчим. Галбын говьг нэг газар хатгсан бол тэр галбын говийн төлөөлөл болж чадахгүй. Энэ олон ялгаатай амьдрах орчин буюу энэ экосистемийн хэв шинжүүдээр ялгаж үзчихэж дараа нь бид бүхэлд нь ингээ үзэхэд олон янз байдлын индекс нэхэд өөр аран шинтэй. Тэгэхээр бид системээр авахгүйгээр системд экологийн системээр дотор дахиад өвөрмөц болон түгээмэл гэж авахгүйгээр тухайн газар нутгийг үнэлж болохгүй юм байна гэдэгт энэ санааг эндээс хэлэх гэсэн. Дараа нь борзонгийн говь. Борзонгийн говь харьцангуй бас ядмаг. Тэгтээ энд яг элсэн тарамцаг ч юм уу идрээгүй. Ойрхон байдгүй. Судалгаа хийсэн газар байна. Ингээ үзэхээс олон янз байдлын хувьд арай ядмаг. За эндээс ямар дүгнэлт хийж гэнэ үү? Болцоод хийчихв тийм ээ. За ингээд дүгнээ энэ ажлын хамгийн одоо энэ олон эмгэгдсэн энэ тойм өгүүлт хэлэхсэн зүйл нь юу гэхээр зэрэг энэ хээрийн биомд илэрдэг ялгаатай экосистем бүрдэж байгаа шүү. Систем бүр өөрөөр хариу үйлдэл үзүүлдэг. Өөрөөр ургамлын өөрөөр горимтой, чигийн горимтой. Тэгээ энэ илэрхэд энэ хариу үйлдэл нь тэдний хувьд өөр байна. Энэ юу таарна хэлж байгаа юм гэхээр зэрэг ерөөсөө хээр өөрөө маш тийм динамик төлөвт оршдог учраас тэнд бид энд цөлжцөн гэдэг хойдон жил магадгүй тэр хуурайшлын үед нь бид нар мэдээлэл авчаад энд цөлжжээ гэж түрүүний уушраа бид газрын доройтол нүүрлжээгээд баалын үнэлгээ өгөхөд маш хэцүү. Динамик төлөвт оршдог учраас. Харин та бүхэн цөлийг харлаад галб говь юуныг цөлжих хэрэг харахад маш тогтвортой. Ингээ үзэх юм бол бид тогтвортой систем дээр доройтсон гэдгийг хэлэхээр ямар ч гэсэн жижиг хөтөн амьтад зөвшөөрөхгүй байна. Ингээд үзвэл энэ бидний энэ одоо энэ ярих байгаа зүйлийн хувьд жижиг хөтөн амьтны хувьд системийн төвшөнд авч үзэхгүй болвол ялгаатай цөл бол цөл. Цөлөө цөлжнө гэж ярих юм бол мэдхгүй эдний хувьд бол тодорхой л байгаа даа. Хэвээрээ байна. Тэгээ энэ дээр хэлгэсэн санаа нь энэ алив нэгэн зүйлийн энэ системийн төлөв байдаг унштай бидээс комплекс их олон талаас нь харж зөвхөн уур амьсгалын эсвэл аномал нөхцөл тавьчаад тэрүүгээр цөлжид гэж хэлэх нь одоо бас хэр бодиттой юм бол цаг уурын аномал нөхцөл тавьчаад тэгээ мөн эсвэл нэг ургамал тодорхой нэг зүйл ургамал нь байхгүй болчихжээ гэдэг. Гэтэл магадгүй ургамал чинь тэр ургамал идж байгаа амьд чинь давтан идж байгаа чинь тэдэнд стресс үүсгэж байгаа. Тэгвэл стрессийн эсрэг үзүүлж байгаа хариу үйлдэл үзүүлж байгаа ургамлыг нь бид энэ бол доройтлыг илэрхийлж байгаа гэх нь бас л юу вэ? Бас тэгээ энэ олон асуудлыг хэлгэсэн. Тэгээ та бүхэнд талархлаа. Тэгэхээр энэ аливаа нэгэн энэ юун дээр функционал бүлгээр нь авч үзэхгүй бол системийн бүтэц үйл ажиллагааны өөрчлөлтийг тандах боломжгүй юм байна гэдгийг хэлэх гэсэн. Талархлаа хүмүүс.